Сайн байна уу? Та өөрийгөө биднэрт танилцуулаач. Сайн байна уу? Намайг Цалман гэдэг. Би Massachusetts-ийн технологийн их сургуулийн 3 дугаар курс сурдаг. Бид нэрийг одоо хаана байна вэ? Бид нар яг одоо MIT-ийн Alchemist төвшөний урд зогсож байна. Та ямар мэргэжлээр сурдаг вэ? Би механикийн инженер сурдаг. Та энэ мэргэжлээрээ сурахыг хэзээ шийдсэн бэ? Би 2 дугаар курсынхаа төгсгөл механикийн инженерээр сурах шийдсэн байгаа. Та энэ мэргэжлээрээ сурахыг яагаад шийдсэн бэ? Яад гэвэл имийг яаж хийдгийг сурахыг хүссэн. Энд ирээд бодлоо өөрчилсөн үү? Бодлоо өөрчилсөн. 1-р курсынхаа төгсгөл би яг физикээр сурах шийдсэн байгаа. 2 дугаар курст физикээр сурж агаад 3-р курсынхаа төгсгөл механикийн инженерээр сурах шийдсэн байгаа. Танай сургууль дээр заавал авах ёстой хичээлүүд гэж байдаг уу? Байдаг. 2 математикийн хичээл, 2 физикийн хичээл, 1 хим, 1 биологийн хичээл авах хэрэгтэй байдаг. Таны авчихсан хамгийн сонирхолтой хичээл? Миний авчихсан хамгийн сонирхолтой хичээл болохоор High Product Design гэх хичээл би яг 1-р курсынхаа хавар авч ирсэн. Тэр хичээл дээр юу гэдэг вэ гэхээр хүүхдүүд багаараа ажиллаад тоглоом яг хийдэг. Өөртөө санаагаа гаргаад яг жинхэнэ тоглоом гэсэн бүтээгдэхүүн гаргаж ич хийдэг. Таны авчихсан хамгийн дуртай хичээл? Миний авчихсан хамгийн дуртай хичээл болохоор Electronics for Mechanical Systems буюу механик системийн цахилгаан хэлээ гэсэн хичээл байсан. Яагаад? Тэр хичээл дээр ерөөхдөө аягүй сонирхолтой. Цахилгаан хэлний яг үндсэн онолоос нь ахуулаад яг амьдралд яаж ашиглагдгийг гэдгийг үздэг хичээл. Тэгээд 7 хоногт нэг удаа яг лекцэн дээр яг онлоо үзчихэд лаборатори дээр яг амьдралд ашиглагдах хэлхийгээ өөртөө хийдэг. Та өдөрт хэдэн цагийг даалгавар хийж өнгөрөөдөг вэ? Өдөрт 4-5 цаг даалгавар хийж өнгөрөөдөг. Таны хийжсэн хамгийн сонирхолтой даалгавар? Ер нь бол MIT-ийн даалгаврууд 2 төрлөдөг хөвчлэн. Эхнийх нь болохоор problem set буюу яг бодлого ингээд боддог. Ийм төрлийн даалгавар. Дараагийнх нь болохоор хэрвээ яг тийм төсөл дээр ажиллаж байгаа хичээлийнх нь бол төслийнхээ ажлыг хийдэг. Миний хийжсэн хамгийн сонирхолтой problem set гэх юм бол би quant physics-ийн хичээл хардвар курстэй авчихсан. Тэгээд quant physics-ийн хичээл дээрээ электроникийн нэг structure гэдэг шүү дээ. Sphere, dumbbell гэсэн. Яг тийм structure-ийн тийм хэлбэртэй байдаг гэдгийг нь болохоор Schrödingerийн тэгштэглээс хэлж гаргаж ирсэн. Вау. MIT-ийн багш нарын сурагчдын харилцааг 1-ээс 10 хүртэл тоогоор үнэлэвэл нэг нь бараг харилцдаггүй 10 нь маш татна. Ер нь багшаасаа айгүй хамаардаг. Гэтэ дунджаар 7. MIT-ийн сурагчдын хоорондох харилцаа тэгвэл ямар вэ? Өрсөлдөөнтэй юу хамт юм уу? Хамтын, маш хамтын. Яагаад гэвэл яг хамтаараа ажиллаж иж ерөөдөө шинэ зүйлийг бүтээдэг, юмээ хийдэг гэдэг хүн болго ойлгодог учраас үргэлж хамтаараа ажилладаг. Танаа сурагчид сэтгэл зүйн эрүүл мэндэд хэр их анхаарал тавьдаг вэ? Сэтгэл зүйн эрүүл мэнд бас нэг том асуудлуудын нэг нь яг зарим хүмүүсийн хувьд ер нь гайгүй. Гэхдээ бас яг айгүй их хичээл хийх, шинэ байнга юм хийх тийм дарамт бол өргөлж байдаг учраас тэрнээс болоод хүмүүс их стресстэй сэтгэл зүйн эрүүл мэндэд бас яг анхаарахгүй илүү хийх ёстой ажилдаа анхаардаг тийм үед бол байдаг. Сургуулийнхаа сурагчдыг 3 үгээр илэрхийлгээвэл nerdy, collaborative, тэгээд humble. Та хичээл ном, найз зөхөд болон өөрийнхөө хувийн амьдралыг хэрхэн тэнцвэртэй авч явдаг вэ? Ер нь бол одоо хүртэл яг яаж тэнцвэртэй авч явах вэ гэдэг айгүй их боддог, struggle хийдэг, хичээдэг зүйлс юм нэг. Ер нь бол
нэгдүгürt хамгийн анхаарал үзүүлэх юм болохоор яг хүний хамгийн чухал бороо хэрэгцээ нойр, хоол, тасгал хөдөлгөөн. Тэрийг бол ямар ч үед байнга авч явах нь системэ гэдэг олыг ойлгосон. Тийм болохоор тэдрийг авч явахыг хичээдэг. Тэгээд дараа нь л ерөөхдөө сонирхолтой хичээл хийж байгаа бүх юмудаа хийх хичээд. Тэгээд хэрвээ найзуудаа санах юм бол ерөөхдөө яг ойртолцоо юм биштэй гэж бичээд олцсон гэж. Та сургуулаа физикийг ямар хувьтай зөөрлөх вэ? Энерги хадгалагдах хууль юу гэж хэлэх вэ гэвэл потенциал энерги яг кинетик энерги рүү шилжиж байгаагаар төрслөн потенциал энерги нь болохоор энд байгаа хүмүүс болон ресурсын яг тэр их потенциал хүч чадал нь кинетик энерги нь юу вэ гэвэл энд өрнөж байгаа болж байгаа үйл явдлууд шинээр бүтээгдэж байгаа зүйлүүд тэр бүхнийг хэлнэ. Та хичээлээс гадуур юу хийдэг вэ? Би хичээлээсээ гадуур болохоор Solar Electric Vehicle Team буюу нарны цагаар ажилладаг тийм машин зохион бүтээдэг багтдаг. MIT-ийн оюутнууд ажиллах хэр боломжтой байдаг вэ? Ажиллах боломж зөндөө их байдаг. Миний хувьд болохоор физикийн хичээлийн багшийн туслах гэдэг. Танай сургууль дээр хамгийн дуртай газар таны? Хамгийн дуртай газрууд гэвэл ерөөхдөө миний хувьд яг maker workshop-од яг ингээд юм хийж явахдаа бол миний дуртай. За тэгвэл бүгдээрээ тийшээ явж харцгаая. Энэс хахаар хэцүү байна. За яасан ч хаа. Одоо бид болохоор MIT Education Center-ийг явж байна. Education Center дотор юу гэдэг вэ гэхээр манай сургуулийн engineering клубуд байдаг. Solar Electric Vehicle Team, Motor Sports Team, Electric Vehicle Team, Robots Team, Actors гэдэг басан дагавар явдаг Autonomous Vehicle Team-үүд идэг. Тэрнээс гадна архитектурын workshop гэдэг өөрчн MIT D-Lab гэж идэг. Тэр нь болохоор Design for Developing World гэсэн тийм. За хоёулаа одоо хаана ирсэн бэ? Хоёулаа болохоор MIT D-Lab-ийн shop дотор зогсож байна. Энэ яадаг газар вэ гэвэл сурагчид өөрсдийнхөө төслүүдээр ажилладаг тийм газар. Тэгээ өөрсдийнхөө юмнуудыг хийдэг. Одоо жишээ нь энэ болохоор Electric Vehicle Team-ийн хийж байгаа тийм юм байна. Энэ болохоор дугуйтай холбогддог тэрэг байгаа. Тэгээд хүнсний бүтээгдэхүүнийг хүйтнээр нь зөөвлөхөд зориулагдсан тэрэг байгаа. Тэнд жишээ нь харагдаж байгаа хайрцаг болохоор Камеруны фермерүүдэд зориулсан дэгдэхийний брүүдер хайрцаг байгаа. Танай сургууль дээр хамгийн гоё уламжлал юу вэ? Манай сургууль дээр хамгийн гоё уламжлал гэвэл
Миний хуучин амьдардаг гэсэн доормын давхрынхан болохоор pumpkin drop гэж хийдэг. Тэр нь яадаг вэ гэвэл 100 ширхэг pumpkin өндөр байшингийн дээврээс наадаг байгаа. Манай сургууль дээр green building гэдэг 18 давхар өндөр байшин байдаг. Тэндээс яг Халлоуины үеэр 100 ширхэг pumpkin унгаагаар хэр хүчтэй цацарчин гэдэг нар. Та сургуулийнхаа юунд намын дуртай вэ? Би сургуулийнхаа яг хүмүүсийг өөрөө хүн болгон яг өөрсдийн гэсэн хийх дуртай юмтай. Тэгээд хийх дуртай юмдаа цаг зарцуулаад тэгээд тэрнээсээ яг шинэ инновац, шинэ зүйлийг гаргаж ирдэгт нь аягүй их дуртай. Танай сургууль юуг илүү сайжруулах хэрэгтэй гэж та боддог вэ? Манай сургууль бол дэлхийн хамгийн том институтуудын нэг. Тэгээд яг дэлхийн боловсролыг хаашаа чиглэх ёстой тодорхойлох ёстой газруудын нэг гэж боддог. Тийм болохоор нэг асуудал нь гэх юм бол одоо хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа хамгийн том асуудлууд нэг болох цаг уур амьсгалын өөрчлөлтийг боловсролдоо яаж шингээх вэ гэдэг тийм том нэгдсэн алсын арга хэрэгтэй аав шиг санаж байна. MIT Бостонод ойрхон байдаг шүү дээ. Та сургуулиас хэр гарч Бостон руу явдаг вэ? Сардаа 1 юм уу 2 удаа Бостон руу явдаг. Танд Бостон хэрэг таалагддаг вэ? Бостон гоё, зөндөө гоё хоолны газрууд байна, зөндөө олон үзэх харах юмтай гоё хот. Монголоос ирсэн гэхэр хүмүүс ямар реакшн өгдөг вэ? Зарим хүмүүс нь яг Монгол анх удаа уулзж байгаа монгол хүмүүс гэж хэлдэг. Зарим хүмүүс нь амар хоол газраас ирсэн юм байна гэж хэлдэг. Та соёлын шоконд орсон уу? Орсон хамгийн том шок болж исэн юм болохоор яг энд байгаа бүх эд хөрөнгө resource Монголтой харьцуулахад ямар их юм бэ гэдгийг хараад энэ шок нэрчсэн. Америкт ирэхээс өмнө заавал мэдэх ёстой зүйлийг нэрвэл гэвэл Америк бол нэг тийм яг гоё газар нэлийн бас замбраагүй газар. Та англи хэлээ яаж сурсан бэ? Англи хэлний сургалтуудад явж исэн. Гэтэ хамгийн том нөлөөлсөн сургалтын зүйл нь болохоор YouTube амар их үздэг байсан. Тэр маань их нөлөөлсөн. Англи хэлээ сайжруулах нэг зөвлөгөө гэвэл ерөөдөө өөрийгөө англи хэлээр хүрээлэл үзэж байгаа юм, сонсож байгаа зүйл бүх юм англи хэлээр зөвлөнө. Та Монголд 10 жилээ хаана төгссөн бэ? Нэгдүгээр сургуулийг төгссөн. Та 10 жил байхдаа хичээлээс гадар юу хийдэг гэсэн бэ? Би физикийн бадар хичээлтэй байсан. Америкт суралцах шийдвэр гаргах гэд хамгийн анх юу нөлөөлсөн бэ? Америкт сурахаар явж байгаа дээдингийн ах эгч нар маань хэлсэн. Та хэдэн сургууль руу хүртэл явсан бэ? 17 сургууль руу хүртэл явсан байгаа. Та college prep програмд явж ирсэн үү? Нова хөтөлбөрийн анхны жилд явсан. Та өргөдлөө хизээс бэлдэж эхэлсэн бэ? 11-р ингээ төгсөөд зунаас нь бэлдэж эхэлсэн. Хизээс бэлдэж эхлэхтэй гэж бодож байна. 11-р ангийнхаа сүүлээс ерөөдөө бэлдэж эхлэх зүгээр. Мэргэжил сургалтын хувьд залуу санаж юу ч хэлэх вэ? Олон зүйлийг туршиж үзээрэй гэж хэлнэ. Тэгээ яг олон зүйлийг туршиж үзээд юунд дуртай юм бэ? Юу нэг амар их дургүй юм бэ? Юу чамд энерги өгд юм бэ? Юу чамаас амар их энерги шаарддаг юм бэ гэдгийг айгуу сайн анзаараад олон зүйлийг туршиж үзээрэй гэж хэлбэг. Таны бодлоор Америкт суралцахын давуу тал нь юу вэ? Америкт суралцахын давуу тал нь айгүй их чөлөөтэй. Тэгээд айгүй их ресурс ихтэй. Тийм болохоор өөрийгөө олон талаас нь олж нэх давуу талтай байдаг. Тэрнээс гадна шүүмжлэх сэтгэлийг айгүй сайн хөгжүүлдэг. Сул тал. Сул тал нь гэвэл гэрээсээ амар хол гэрээ гэсэн. Америкт ирээд тулгарсан нэг бэрхшээл гэвэл гэрээ амар их сансан. Та энэ бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ? Даван туулах гэхээс илүү тасан цагтсан гэвэл зүгээр. Америкт суралцах нь танд яаж нөлөөлсөн бэ? Ямар перспективтэй болгосон бэ?
Ер нь бол Америк бол яг тийм капитализмын оргил газар. Тэгээ капитализм бол яг төгссөн юм биш юм байна гэдгийг харсан. Одоо хэцүү ажиллахаа гад гарсан 1-р курст орж байгаа дүү нартай зөвлөгөө гэвэл Аа 1-р курст орж байхдаа яг шинээр хэлж байгаа болохоор яг айгаад юу гэх өөрийгөө шин зээл туршихаас ингээд өөрийгөө бариад ялахгүйгээр яг айгүй олон шин зэлийг туршиж үзээд айгүй сайн explore хийгээрээ тэгээд яг ирч хүчтэй энергитэй байгаа дээрээ have fun. Танай сургууль руу яагаад apply хийх хэрэгтэй? Манай сургууль ерөөхдөө яг бие даах чадвар өөртөө их итгэлийг айгүй яг олж өөрийгөө нээх талаас нь айгүй сайн сургууль юм шиг санагдав. Тэгээд бас this place is so fun. Тэгээд амар их сонирхолтой шин зүйлүүд байнга болж идэг. Шин санаанууд байнга гарч ирдэг. Тийм болохоор ерөөсөө өөднө гэж. За маш их баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.